Дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн саруудад улс орнуудад залуучуудын тэргүүлсэн чагсаалт цуглаан ихээхэн явагдах болсон. За үүнтэй холбоотойгоор зарим улсуудад бол засаг захиргаан өөрчлөгдөх, за мөн явуулж байгаа бодлогоо шинжлэх ийм хандлага ажиглагдж байгаа. За үүний нэг жишээ нь Марокко улс болж байна. За Марокко улсад сүүлийн саруудад олон нийтийн зүгээс засгийн газрыг явуулж байгаа нийгмийн халамжтай холбоотой бодлогыг эсэргүүцэн жагсан. За энэ хүү чагсаалыг залуучууд тэргүүлэн оролцсон. За үүний дараа засгийн газар ганхах ийм байдалтай болсны дараа засгийн газрын зүгээс залуучуудын тавьсан шаардлагыг хүлээн авч шинэ бодлогыг хэрэгжүүлэх амлалтыг өгсөн байна. Эрх баригчдыг хүнд байдалд оруулсан залуучуудын удирдсан эсэргүүцлийн давлгааны хариуд Мароккогийн засгийн газар эрүүл мэнд боловсруулалтыг сайжруулна гэдгээ ням гарагт амласан гэдгийг төрийн хэвлэлүүд мэдээлсэн байна. За энэ нь бол залуучуудыг улс төрд идэвхтэй оролцохыг дэмжих нийгмийн өргөн хүрээг хамсан шинжилэл хийх зорилготой цог зарах хэмжээ байна гэдгийг төрийн хэвлэл мэдээллийн агентлаг болох MAP агентлагаас мэдэгдэж байна. 2026 оны санхүүгийн жилд бол хуулийн төсөл бол хэрэгжүүлэх гэж байна. За захирагчид бол засгийн газар шинжилэл хийхийг уриалсан. За тэр дундаа нийгмийн халамж, олон нийтийн боловсрол, эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх шаардлагыг тавиад байсан юм. За өөр нэг хэрэгжүүлэх ёстой хуулийн төсөл нь 35-аас доош насны хүмүүсийг улс төрт урах замаар иргэний оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор хуулийн төслийг бас санаачилж байгаа юм байна. Энэ нь залуу нэр дэвшигчид зориулсан сонгуулийн шалгуурыг хөнгөвчлөх, за сонгуулийн сурчлагын зардыг 75% хүртэлх хувиар бууруулах энэхүү санхүүгийн урамшууллыг төрөөс олгох болж байгаа юм байна. За тусдаа нэг санал нь улс төрийн намуудын үүргийг нэмэгдүүлэх, ил тоот байдлыг сайжруулах, илүү олон эмэгтэйчүүд залуучуудыг улс төрт нэгтгэхэд тусалцаа үзүүлэх, тэднийг улс төрийн байгууллагад нь туслах зорилготой гэдгийг тухайн төрийн хэвлэл мэдээллийн агентлаг болох MAP агентлагаас мэдэгдсэн. За өнгөрсөн сарын сүүлээр тус улсын өмнөд хэсгийн Агадир хотод эмнэлэгт 8 жирэмсэн эмэгтэй амиа алдсан. За үүний дараагаас Gen Z гэж нэрлэгддэг тус улсын залуу бүлэглэлийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. За тус улсад бол ихэвчлэн доктортой засаглалтаа гэгдэж байсан энэхүү хаан засаглалтаа улсад бол улс төрийг нь ганхуулах үйл явц болсон. За өөрсдийгөө Gen Z 212 гэж нэрлсэн цахим хөдөлгөөн дараа нь авилгалыг зогсоох, за одоогийн засгийн газрын үйл ажиллагааг өөрчлөх, бүтцийн шинжилгээ хийх чиглэлийн шаардлагуудыг тавих болсон. Засгийн газар эх онд эрүүл мэнд боловсролын салбарт 13 сая ам долларыг хуваарлан, за үүндээ нийгмийн зардлыг нэн тэргуунд тавих юм байна. Эдгээрт нийтдээ 27 мянга гаруй ажлын байрыг шинээр болгоно гэж амлалтыг өгсөн. За мөн нийгэм даяар нүүрлээд байгаа нийгмийн шудраг тэгш бус байдлыг бол арилгаж, хувийн болон төрийн хөвшлийн хоорондын ялгаа их байгаа гэдгийг арилгахаар ажиллаж байгаа юм байна. За мөн бүс нутгууд хооронд бол амьдралын чанарын ялгаа байгааг арилгахад засгийн газар гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллана гэж мэдэгдсэн. За аль биесны тоо баримтаас гарахад боловсрол тутмаг, боловсролын ялгаа байгаа явдал нь ядуурлыг хөдөлгөх гол хүч болж байна. За өөрөөр хэлбэл боловсролгүйгээс ядуурлд нэрвэгдэх байдал нэмэгдэж байна. За тус улсын хувьд бол 2014 онд хүн амын 12% нь бол ядуурлд өртсөн ийм байдалтай байсан бол энэ тоо бас нэмэгдэж байгаа нь олон нийтийн санааг зовоосон асуудал болж байгаа учраас ядуурлыг арилгах чиглэл, за үүний тулд бол боловсрол, нийгмийн халамжийн чиглэл илүү хөрөнгө оруулалт хийхээ засгийн газраас амласан байна.